Монгол Улсын хөгжлийн банк 2013-аас 2015 онд хэрэгжүүлсэн амгалан дулааны станц барих төсөлд 75.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. 348 мегабайтын хүчин чадалтай энэхүү станцыг барих төслийн хүрээнд 6000 метрийн 2 шугам дулаан дамжуулах 7 төв, 110 гигаваттын цахилгаан дамжуулах шугам, дэд станц болон бусад инженерийн барилга байгууламжийг барьж Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангах их үүсвэр шинээр бий болсон юм а. Улмаар хөгжлийн банкны охин компани DBM Leasing нь 2024 онд амгалан дулааны станцын суурилгдсан хүчин чадлыг 116 мегаваттаар өргөдөх төслийн 75%-ийг буюу 49.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хугацаанаас нь 4 сарын өмнө ашиглалтанд оруулсан. Тус өргөдгөл ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломж бүрдэж 73.6 гигал цагийн ачаалал буюу 12,000 орчим айл өрхийн орон сууцны шинэ хороолол 14 сургууль цэцэрлэгийг эрчим хүчээр хангах. Улмаар Улаанбаатар хотод 40 орчим халаалтын зуухыг буулгаж агаарын бохирдлыг тэр хэрээр бууруулах нөхцөл бүрдээд байна. 116 мегаваттаар өргөдөж байгаагаар цаашлаад өшөө илүү одоо энэ Баянзүрх дүүрэгт одоо Улаанбаатар зүүн бүсд бол одоо шинэ бүтээн байгуулалтууд, гэр орооллын дахин төлөлтүүд, за одоо төрлөл үйлчлэгээний үйл ажиллагаанууд ч гэсэн одоо илүү одоо тэлж өргөчөхөд одоо яг суур дэд бүтцийн нөхцөлийг нь бол тодорхой нэг нөхцөлийг нь бол ингээд хангаж чадчихна л гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хоо салбар байгууллагуудын гаргасан судалгаагаар бол цаашлаад 11,000 гаруй одоо үйлдвэрлэл үйлчилгээ болон одоо гэр ороолын дахин төлөлтүүд бол одоо бий болох энэ суур нөхцөл хангаж байгаа гэж харж байгаа. Энэгээрээс мэдээж нөгөө агаарын бохирдол бууруулах болон цаашлаад одоо нийгмийн эдийн засгийн болон бусад одоо асуудлууд нэлээд эерэг үр дүн гаргана гэж харж байгаа. Мөн энэ 116 мегаваттаар амгалан дулааны станцыг өргөтгснөөр бусад станцууд одоо бас өргөдөх одоо эрчим хүчний дутагдлыг арилгах юм хэрэгцээ шаардлагууд бол бас энэ төрөнд тавигдсан толгомцсон асуудал нэг болсон байгаа. Эдгээр асуудлуудыг шийдэхэд амгалан дулааны станцын 116 мегаваттын өргөдөл маань одоо жишээлбэл одоо дулааны цахилгаан станц 3-ын одоо дулааны эрчим хүчний одоо тодорхой хэмжээний ачааллыг энэ амгалангийн өргөдөл дээр өргүүлэх хугацаанд одоо дулааны цахилгаан станц 3-ын өргөдөлийг барьж байгуулах гэдэг ч юм уу иймэрхүү одоо бусад станцуудынхаа одоо толгомцсон байгаа эрчим хүчний дутагдлыг нөхөх, за бусад станцуудыг цаашдын одоо өргөдөх тийм боломж олцоо одоо суур нөхцөл бас хангаж байна.